Сайн бацгаана уу? Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нийгмийн эрүүл мэндийн нэгжээс зохион байгуулдаг шууд бичлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр та бүхэндээ жирэмсний хожуу үеийн хордлого сэдвээр их барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор Амар Мандах эмч маань бэлэн болсон байна. За Амар Мандах эмчтэй энэ орой мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдрийн ярилцах сэдэв маань жирэмсний хожуу үеийн хордлого гэсэн сэдэв байгаа. Тэгэхээр ерөн жирэмсний хожуу үеийн хордлого гэж яг юуг хэлэх вэ? Ямар шинж тэмдэг илэрх вэ? Энэ талаар хоёлаа яриагаа эхлэе. За тэгэхээр юуны өмнө та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. За тэгээ бас удахгүй болох гэж байгаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. За тэгээд би өнөөдөр яг энэ цаг мөчид та бүхэнтэй жирэмсний хожуу хордлого гэж яг юу байдгийг бэ гэдэг талаар одоо бага болгож мэдээлэл ойлголт өгөхийг зорьсон юм аа. За тэгэхээр яагаад би бас энэ сэдвийг сонгож авбаа гэвэл бас хэд хэдэн шалтгаан байгаа. За тэгэхээр жирэмсний хожуу хордлого гэдэг маань эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрлийн дотор шалтгаанд нэг эхний 3-4-р байранд яваад байдаг. Нэгдүгээр. За хоёрдугаар жирэмсний хожуу хордлого гэдэг маань эхийн амь насанд ч гэсэн хүүхдийн амь насанд ч гэсэн одоо аюул эрсдэл учруулдаг. За дээр нь эхийн ноцтой хүндрэл гэж одоо бас асуудал яригддаг. Энэ нь юу юм бэ гэхээр зэрэг их одоо бараг үхэхийн өмнөх одоо байдалд ороод үхлийн ирмэг дээр очиод за тэгээд одоо эмч мэрэгчлэлтний тусламжтайгаар амь нас нь аврагдаж байгаа энэ байдлыг хэлдэг. Тэгэхээр энэ байдалд орох бас одоо шалтгааны нэлээд дээгүүрт яваад идэг. За дараагийн шалтгаан болохоор зэрэг за энэ байдлаас гарсны дараа ч гэсэн эхийн болоод ургийн хүүхдийн өөрөлдмөл амь насанд эрүүл мэндэд нь бас ноцтой уршиг насан туршид ч бас үлдээж болохоор ийм хүнд одоо хүндрэл байгаад байдаг. За дараагийн дугаарт болохоор зэрэг жирэмсний хожуу хордлого хүнд хэлбэрээр явагдахаараа дутуу төрөлтийн бас горлох шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл дутуу няраа төрнө гэдэг маань жим бахтай, бүтэлттэй, хүүхдийн одоо уушгины хөгжил гүйцээгүй, байнгын өчигдрөгчийн дутагдaltaй байх гэх мэтчлэнгээр ийм хүндрэлийг дагуулдаг. За дараагийн дугаарт болохоор энэ жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр гэдэг одоо хүндрэл маань жирэмсэн үедээ эмчлэгддэг. За тэгээ хамгийн эцсийн шалтгаан болохоор юу юм гэхээр жирэмсний хожуу хордлого гэдэг юм манай одоо жирэмсэн эрхчүүд ард иргэд маань энэ талаар ойлголт маш муутай байдаг юм аа. За ер нь жирэмсний 12-7 хоног буюу эхний 3 сар хүртэлх хугацааг жирэмсний эрт үе гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ жирэмсний эрт үеийн хордлогын шинж тэмдгүүдийг манай эмэгтэйчүүд сайн мэддэг. Одоо хоолнд дургу болдог, дотор нь муухай болдог, өгүүлж бөөлждөг, харшуулсан насгардаг гэх мэтчлэнгээр за ийм шинж тэмдэг гараад биенийх нь юм ирэхгүй саадах юм бол би жирэмсэн болсон байна. Одоо надад жирэмсний ихэнх үеийн хордлого илэрчтэй гэдгийг одоо мэдээд байдаг. Гэтэл жирэмсний хожуу хордлого гэдэг нь юу юм бэ гэдгийг одоо ойлгохгүй энэ талаар ямар ч мэдлэггүй байдаг учраас энэгээр хүндэрчгээрээ одоо би хүүхдэд тээх ёстой, гаргах ёстой гэсэн эмч эмнэлгийнхэнд маш их шаардлага тавьдаг. Тэгэхээр энэ нь үнэхээр их юм болоод хүүхдийн амь насанд аюултай эмгэг учраас энийг цааш нь өргөжлөх жирэмснийг одоо гүйцэтгэл нь тээх боломжгүй болгочдөг юм аа. За энэ эмгэг бол жирэмсний 5 сартаагаас буюу жирэмсний 27 хоногоос хойш хугацаанд илэрдэг 3 гол шинж тэмдгээр илэрдэг. Нэгдүгээрт нь цусны даралтны ихсэн, хоёрдугаарт нь одоо биеийн хавгна, гуравдугаарт шээсээр увраг алдах. Энэ 3 гол шинж тэмдэг. За энэ 3 гол шинж тэмдэг ямар байдлаар хэрэг одоо явцтай илэрж байна вэ гэдгээр нь жирэмсний хожуу хордлогыг хөнгөн хэлбэр, хүнд хэлбэр гэж ангилж үздэг. За хөнгөн хэлбэрт нь ихээр дээр цусны даралтын хэмжээний 140-оос 100 хүртэл ихсэх. За хавгнах гэдэг нь бол нэг хөлийн шилбээр шагаагаар за нэг нүүр зохин нэг цэлхийж хавгнах хэмжээнд одоо хавгнах за дараа нь шээсээр уураг алдах гэсэн ийм одоо гурвалсан хам шинжээр илэрдэг. За тэгвэл хүнд хэлбэр гэхээр энэ хөнгөн хэлбэр нь хүнд хэлбэрлөөгөө маш богинохон хугацаанд маш хурдан шилжчих юм тал байдаг. За яг хүнд хэлбэр гэдгийг яаж онцлох юм бэ гэхээр зэрэг нөгөө цусны даралтай хэмжээ. За тэгэхээр артерийн даралт нь 160-100 хүртэл
нэмэгдсэн. За тэгээд даралт ихтэлтийн завирууд гарна. Толгоо өвдөн, дотор нь муухай олно, шилэн хүзүүгээр нь хүшин, за аюулхай орчимд нь өвдөн, нүд нь бүрлдсэн, нүдэнд нь оч харагдаад байгаа юм шиг. За тэгээд хэвлийн баруун доогуур өвдөх гэх мэтээр одоо энэ даралт ихтэлтийн шинжүүд гардаг. За энийг бол хүн хэлбэр гэж үзнэ. За хэдийгээр бид нар 160 даралт гэсэн ийм хэмжээ хийж байгаа боловч за зарим эмэгтэйчүүд маань даралт багтаа байдаг. 90 60 80 50 гэсэн ийм даралттай өчүүд байдаг. За тэгэхээр суур даралтан дээр нь тухайн эмэгтэй жирэмсэн биш үедээ суур даралтанд бага байгаад за тэр даралтан дээр нь даралт нь 30-аас дээш хэмжээгээр нэмэгдэх юм бол өөрөөр хэлэх юм бол одоо 30-аас дээшгээр 90 60 даралттай байсан хүн 30-аас дээш 40 50-аар ингээд нэмэгдэнэхээр 130 140 хэмжээнд очин тийм ээ. За тэгээд 130 140 150 өөрөөр хэлбэл 160 гэдэг одоо энэ үзүүлэлтэнд хүрэхгүй ч гэсэн 140 150-аар ингээд ихсчээ. Дээр нь миний саяхан хэлсэн завирууд илрээд байх юм бол энийг бас хүнд хэлбэр гэдэгт авч үздэг. За хавангийн байдлыг дэлгэрүүлж одоо ярих юм бол хэвийн жирэмсэн их одоо жирэмсний хэвийн тээж байгаа жирэмснийхаа бүхий л хугацаанд 10-аас 12 кг нэмэгдэх ёстой. За гэтэл энэ хаван болвол гинт огцом нэмэгдчихдэг. За эсвэл одоо багаар нэмэгдэж явж байгаад ингээд бүх бие нь хөөгд хавчдаг. За эхлээд одоо хөлийн шил биш агаагаар эхэлжсэн нүүр зохироо хавгнаа. За тэгээ хэвлийн доод хэсгээр ууц нуруугаар нь хавгнаа. За зарим тохиолдолд одоо ингээд гар нь атгах чадахгүй ингээд бамбаатлаа хавгнчдаг, гадна бэлэг эрэхт нь хавгнчдаг гэх мэт ийм одоо хаван байх юм бол энийг жирэмсний хажуу хордлогын хүнд хэлбэрийн нэг үзүүлэлт байна гэж авч үздэг. За энэ хаван гэдэг нь удаад даймжраад ирэхээр бас илүү их хүндрэлд хүргэдэг л дээ. Тухайлбал юм бол хавна гэдэг одоо үндсэн гол үйл явц нь юу болж байгаа юм бэ гэхээр зэрэг тэр судасны дотор цус урсж байгаа тийм ээ. Тэр судасны одоо цусны шингийн эсгүүд нь судасны ханаараа нэвчиж гараад эд эсрэг очиж байгаа. За тэгэхээр судсан дотор шингийн хэсэг байхгүй баахан өтгөн дүрст элементүүд үлдээд за тэрний эргэлт нь муудаад ирж байгаа. За тэгээд тэр ихэд хамгийн түрүүнд ам цангах, ам нь хатах юм шинж тэмдэг гардаг. Тэгээд ам нь хатаад шингэн уугаад тэгээд өөртөө хэрвээ ихчүү сайн ажиглах юм бол уусан хэмжээ тэгээд шээж байгаа шээсний хэмжээ хоёр хоорондоо тохирохгүй бага удаад байдаг. Тэгээд шээс баг шингэн одоо уугаад байдаг. Дээр нь хаван нэмэгдээд байхад ингээд жирэмсний хугацаатайгаа тохирохгүй их хаван үүсэт байдаг. За тэгэхээр жирэмсэн эхчүүд маань мэдж байгаа жирэмсний хяналтанд очиод үзүүлэх болгоно биеийн жинг үздэг, даралтын үздэг, судасны цогцлтын тоо гэх мэтчлэнгээр ингээд тухайн их амин үзүүлэлтүүдийг үздэг. Тэгэхээр энэ яагаад ингэж байгаа юм бэ гэхээр ер нь энэ хүн жирэмснийхэн 5 сараас хойш хугацаанд жирэмсний хажуу хордлого ихэж байх үедээ л гэдгийг л одоо хянж үзээд байгаа нэг хэлбэр нь энэ байгаа. За тэгээд энэ хаван цаашдаа даймжраад ирэхээр яад юм бэ гэхээр зэрэг за эхчүүд нэг жоохон баг зэргийн ачаалт юм уу эсвэл шатаар хурдан өксөх хурдан явах эдэрт бол баг зэрэг амьсгаадаж болно. За гэтэл энэ хаван нэмэгдээд ирэхээр зүгээр ямар ч ачаалгүй хэвийн зүгээр одоо сууж байгаа үедээ ч юм уу эсвэл зүгээр хэвтэж байгаа үедээ ч юм уу амьсгаадаад байдаг. Амьсгал нь давчтаад байдаг. За зарим улсууд ямар шинж тэмдэг илэрхийлэхээр шөнө унтж байгаад гинт ингээд давчтаад босч ирээд байдаг. Босоос уучлалыг нь гайг болчдөг. За энэ болохоор зэрэг юу гэж байгаа гэхээр чэйжнийхэн хөндийн шингэн урамтлагдаж эхэлж байна. Энэ хүндэрч байгаа шинж тэмдэг. За дараа нь болохоор нэг жоохон юм аман цангаал нэг жоохон шингийн юм уучгаар зэрэг ходоотор нь тулаад цанхаагаад идэг. Тэгээ хэвтгэж чийцүү, суугад чийцүү ийм байдалд ороод идэг. За энэ бол хэвлийн хүндэд шингэн үүсэж байна. Энэ бол аюултай шинж тэмдэг. Тэгэхээр хаван гэдэг дотроо хаван гэдэг юм ингээ яриад үзэхэд дотроо бас ийм олон шинж тэмдгээр илэрхэнэ. За дараагийнх нь шээсээр уураг алдах. За энийг бол шээсний шинжилгээ хийж энийг оншилдог. За хүн бол хэвийн үедээ 0.33 грамм литр гэдэг хэмжээтэй мянганы гэдэг нэгжээр хэмжигддэг ийм багахан хэмжээтэй уураг алдаж болно. За уураг алдахгүй байх ёстой. За тэгвэл энэ жирэмсний хажуу хордлогын хүнд хэлбэрийн үед нөгөө мянганы гэдэг хэмжээгээр биш бүхлээрээ 3 грамм литр түүнээс дээш хэмжээтэй уураг алдчихж байгаа бол энийг хүнд хэлбэр гэж үздэг. Тэгэхээр энэ гурван илэрч байгаа шинжүүд маань бие биенийхээ илгэрлийг, хүндрэлийг даймжруулаад ингээ улам хүнд болгоод идэг.
За тэгэхээр энэ гурван шинж тэмдэг гурвалаач илэрч болно, нэг нь давмаа илэрч болно, эсвэл хоёр нь илэрч болно. За тэгээд би түрүү хэлсэн жирэмсний 5 сартай. За эмнэлзэн практик ихэвчлэн одоо 26-7 хоногтойгоос ихсээд байдаг. 26, 27, 28, 7 хоногт одоо яг ихсээд байдаг. За энэ яг энэ 7 хоногтой чухам ингэж ихсээд байгаа юм бэ гэхээр зэрэг энэ үед одоо жирэмсэн эмэгтэй маань эргэлдэх цусны эслэгэн гэдэг юм нэмэгдчихдэг. За манай одоо эмнэлгийн биш хүмүүсийн ойлголтоор бол хүнд ер нь 5 литр цус эргэлдэг л гэж үздэг. За гэтэл хэвийн жирэмсэн эмэгтэйд ер нь бүх жирэмсэлсэн эм хүмүүсүүдэд жирэмсний 6-7 хоногоос эхлээд тэр 5 литр цус маань айжмаар ингээд нэмэгдэж хагаад 1.5-аас 2 литр хүртэл хэмжээтэй цус нэмэгдэж эхэлдэг. За тэгвэл хэвийн жирэмсэн одоо эрүүл эхчүүд маань энэ одоо өөрчлөлтөнд дасан зохицож чаддаг. Тэгэхээр жирэмсний хажуу хордлого үүсэж байгаагийн нэг гол шалтгаан юу юм бэ гэхээр зэрэг ихэвчлэн хавсарсан эмгэгтэй байх, жирэмснээс өмнө хавсарсан эмгэгтэй байх. За тэр дотроо ялангуяа бөөрийн эмгэгтэй байх юм бол энэ жирэмсний хажуу хордлого 80-90% нь одоо энэ хүндэрч үүсээд байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ гэхээр ерөөсөө эмгэгтэйчүүд маань жирэмслэхээс өмнө эрүүл болооч ээ. Ямар нэгэн суур эмгэхгүй байгаа ч л гэдгийг одоо хэлээд байгаа. Хэрвээ энэ одоо юу мэдээллийг сонсож байгаа хүн бол ямар ч үсэн ихний чинь за жирэмсний хажуу хордлого гэж нэг юм айхтар юм байна. Энэ бол эхийн амнаас нь ч, жургийн амнаас нь ч, хүүхдийн минь амнаас нь ч аюултай юм байна. За тэгэхээр би энэс сэргийлэхэд бол яах ёстой юм бэ гэхээр эхлээд би одоо эрүүл байж жирэмслэх юм байна шүү. Тийм ээ, надад ямар нэгэн ахыг өвчин байна уугүй юу? За тэр дундаа бөөрийн эмгэг байна уугүй юу? Би энийг эрүүлжүүлэх ёстой юм байна шүү гэдэг энэ ойлголтыг авах нь хамгийн чухал. За тэгээд энэ яагаад ингэж ихийн болоод ургийн хүүхдийн энэ амь насанд аюул занал учруулдаг юм бэ гэхээр зэрэг би хүндрэлийнхэн талаар бас мэдээлэл өгье гэж бодож байна л да. Жишээ би артерийн даралт 160 100 түүнээс дээш ихсэн тийм ээ. За 160 100 өргөж гисэн 140 150 100 150-ийн тэр хүрээд байгаа эхчүүдэд түрүүний миний хэлсэн тэр толгоо өвдөг, шилэн үзүүн хөшдөг, дотор нь муухай ордог, огүлж бөөлждөг ийм шинж тэмдэг гарч байгаа л энийг жирэмсэн үеийн аюултай шинж тэмдэг гэж нэрлэдэг. За үүний хор уршиг нь юу юм бэ гэхээр зэрэг артерийн даралт тэр цусны даралтын одоо маш богино хугацаанд буулгах эмчилгээ хийхгүй бол татаад ухаан алдчихдаг. За энэ таталт бол хэдэн ч удаа татаж болно. Ойрхон 3 4 за 10 хэд 20 хэдэн удаа ч татаж болдог. За энэ таталт нь эхийн амь насанд, ургийн амь насанд хамгийн их аюул учруулдаг. Нэг удаа татгаад тархинд нь цус харваад их нас орчиж болно. Хэд хэдэн удаа татгаад бас тархинд нь цус харж болно. За үхэл дүргэх хэмжээний цус харахгүй маа гэхэд эхийг насны туршид хөдөлмөрийн чадваргүй болгочих болно. За тэгэхээр энэ бүх өөрчлөлтүүд миний хэлсэн саяын энэ бүх өөрчлөлтүүд нь эргээд тэр урагтаа маш муу нөлөө үзүүлдэг. Яг гэвэл цусан хангамж нь муудчихсан байгаа, маш их хавгамчихсан ингээд биеэр нь одоо ингээд ус гүйцэн байгаа. За тэр нь одоо урагт очих тижээлийг одоо хомсдуулцдаг. Тэгэхээр ургийн өсөлтийн сааталд орчдөг. Жирэмсний хугацаатай тохирохгүй. Жишээлх юм бол одоо жирэмсний нэг 30-31 7 хоногтой ургийн жинийг хил 4-500 байх ёстой байтал ураг нь хил хүрэхгүй болчдөг. За тэгээд энэ бүх үзүүлэлтүүд нэг 5 хоног юм уу 7 хоногийн дотор ингээд гараад муудчихдаг эд биш л дээ. Энэ нэлээд ингээд 14, 2, 7 хоног, 3, 7 хоногоос дээш хэмжээнд ингээд энэ байдал үргэлжлээд байхаараа ийм хүндрэлт хүрэгчдэг юм байна л да. Тэгэхээр зэрэг энэний эхний миний хэлсэн саяын 3 шинж тэмдгийн аль нэг нь одоо жирэмсэн эмэгтэйд гарч байгаа бол бушуухан эмчид очиж үзүүлэх, эмнэлэх хандах шаардлагатай байна л гэдгийг одоо хүмүүс ойлгох хэрэгтэй. За дахиад дараагийн амь насанд аюул занал хийдэг одоо нэг хүндрэл нь юу юм бэ гэхээр зэрэг цусны бүлгэнэлтийг нь муудалчдаг. Өөрөөр хэлэх юм бол цус бүлгэнэхгүй болчдөг. Тэгэхээр зэрэг жирэмсэн үедээ цус алдаж болно, төрөх үедээ цус алдаж болно, төрсний дараах үедээ цус алдаж болно. Энэ бол одоо цус алдна гэдэг нь ихийг одоо маш богино хугацаанд хүндрэлт өвхөл төрөгчих маш аюултай юм байдал байдаг. За дараа нь би бас түрүүн хийсэн тэр чэйжний хөндий, хэвлийн хөндий, бүр хүндэрсэн тохиолдолд өнгөлцөгний хөндийг төртөл ингээд хөндий тэрхнүүдэд ус хуримтлагдаад шингэн хуримтлагдчихдаг. За энэ нь яах юм бэ гэхээр зэрэг олон эрхтний үйл ажиллагааг нэгэн зэрэг алдагдлалд оруулцдаг. За тэгээд
ерөнхийдөө жирэмсний хажуу хордоо хүн хэлбэр гэдэг юу юм бэ гэдэг ингээд ерөнхийд нь ингээд базаад өвнөд үзэхээрээ энэ бол нэг эрхтний өвчин биш. Өөрөөр хэлбэл элгийг өөрчлөлтөнд оруулцдаг, эсвэл тангад бөөрийг өөрчлөлтөнд оруулцдаг ч юм уу, ийм нэг эрхтний барьсан өвчин биш. Маш олон эрхтэн системүүдийг цусны бүлгэнэлтийг хүртэл ингээд нэг зэрэг гажууд болцдог, ийм алдагдлалд оруулцдаг, үйл ажиллагааны алдагдлалд оруулцдаг, дээр нь одоо бөөрийн юм уу элгэний дутагдалд оруулцдаг, эсвэл тархинд нь ингээд цус харуулцдаг ч юм уу, ийм айхтар одоо хүндрэлд хүргэдэг учраас энэ одоо аюултай юм гэн шүү. Энийг одоо энэс өрсөлдөөн сэргийлэх шаардлагатай шүү гэдэг талаар энэ хүмүүс маань маш сайн мэдчих хэвээр гэдгийг. Тэгэхээр харамсалтай нь энэ талаар ерөөсөө хүмүүс ямар ч ойлголт байдаггүй. За одоо энэ зүүн практикт биднэрт одоо энэ жирэмсний хажуу хордлогын хүн хэлбэр нэлээд олон тохиолдож байна. Тэгээ энэ өөрийн ихийг дутуу төрүүлэх шалтгаан болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг биш олон эрхтэн зэрэг үйл ажиллагаа алдагдчихаар зэрэг ихтэй ч гэсэн урагтаач гэсэн маш их муу эрсдэл хүндрэлийг дагуулад байдаг юм аа. Тэгээ ерөнхийдөө ингээд дүгнээд ирэх юм бол ахаад хэлэхэд олон эрхтний үйл ажиллагааг зэрэг үйл ажиллагааны алдагдал цаашдаа дутагдалд оруулцдаг юм эмгэг байх нэ. За эмч маань ерөнхийдөө жирэмсний хожуу үеийн хордлогын шинж тэмдэг, шалтгаан, хүндрэл гээд маш сайхан тоож мэдээллүүдийг өглөө. Тэгэхээр лайв хадгалах болохоор та бүхэн маань бас нөхөөд бас үзээрэй. Тэгээд хэд хэдэн асуултууд ирсэн байна. Хоёулаа тэгэхээр асуултанд айлд орох уу. За эхний асуулт болохоор төрөө 6 сар болж байгаа. За БНМ ирээгүй. Заавал ирж байж спираль тавиулах уу гэсэн байна. За тэгэхээр энэ нөгөө жирэмсний хажуу хордлоготой маань холбоотой асуудал биш байна тийм ээ. Тэгээд төрөө 6 сар болж байгаа гэж тийм үү. За тэгэхээр ер нь төрсний дараах үе гэдэг бол 42 хоног буюу 6-7 хоног үргэлжлэх ёстой байдаг. А тэрнээс хойшхыг бол төрсний дараах үе гэж нэрлэдэггүй. За тэгэхээр 6 сар болчихсон бол тухайн эхийн онцлогоос хамаарат биений юм нь 6 сар 12 сар 10 сарын дараа ч ингээд ирдэг. Тэгэхээр болж их юм бол сарын тэмдгийг нэрээ тогтмолжсны дараа одоо жирэмснээс хамгаалах хөрөндийг тавиулах юм бол тавиулах ёстой юм бол тийм. За уман цусан хангамж алдагдаж ургийн өсөлт хосрогдолтой болох тохиолдолд яах вэ гэсэн байна. За энэ уман цусан хангамж нь муудаад ургийн өсөлт цаах гэдэг бол олон шалтгаантай л да. Тэгэхээр жирэмсний хажуу хордлогын хүн хэлбэр гэдэг бол түүний зөвхөн нэг л шалтгаан. За тэгэхээр яг жирэмсэн үед тэрийг нэмчлэнэ гэдэг нь бол бас айгүй төвхтэй хэцүү. Яагаад хэцүү байд юм бэ гэхээр зэрэг тэрний гол шалтгаан нь жирэмсэн. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд тээж байгаа даа байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг ахаад л нөгөө одоо олон удаа үр хөндлөлт хийлгэхгүй байх тийм ээ. Хүсээгүй жирэмслэхгүй байх. Умаа одоо янз бүрийн ахаг өрөвсөл өвчин байх юм бол тэрийг эмчлүүлэх шаардлагатай. За яг нь ер нь одоо уман цусан хангамж муудчлаа, ургийн өсөл цааталтанд орчлоо гэсэн онш байх юм бол энийг эмнэлэг твцэж эмчлүүлэх шаардлагатай. За таны хэлсэн хав надад байна. Одоо 40 мэдээлэлтэй нэмэх 2-тэй гэж сүүлийн хугацаа 3 сарын 4-нд гэсэн байна. За тэгэхээр ер нь жирэмсний хугацаа гүйцээ төрөв дөхөд ирэхээр зэрэг баг зэрэг хавнж болно л да. Хавна нь энэ бол зөвхөн хийгэн үзэж нүүр захиар нэг жоохон цэлхийж хавнах ч юм уу. За өдөр оройдоо ингээд хөлөөр хавнаад өглөө босохоор зүгээр болчихдаг тийм ээ. Энэ бол байж болох хавн. Тэгээд 3 сарын 4-нд одоо төрөх хугацаанд байгаа юм бол жоохон нэг 2 хоног өнгөрсөн байна тийм ээ. За тэгэхээр эмчтэй үзүүлэх хэрэгтэй. Хугацаа хэтрээд хэд хоног харах ёстой вэ гэсэн байна. За ер нь бол 47 хоногт одоо төрөх ёстой тийм. За тэгэхээр нэг 41 7 хоног хүртэл харж болно. Тэрнээс илүү харж болохгүй. За эхнэлхээс төрөх харьяалалтай хүн хэдэн мэдээлэлтээс эхнэлхээс рүү шилждэг вэ гэсэн юм асуулт байна. За ер нь их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв улсын хэмжээнд үйлчилдэг. Тэгэхээр хөдөөний 21 аймгийн бүх одоо жирэмсэгчүүдийг авч үйлчилж болно. За дээр нь харьяал харуулцахгүйгээр зүрхний өвчтөй бүх ихчүүд дутуу төрж байгаа бүх ихчүүдийг авч үйлчилдэг. За сонгон айрхан дүүргийн нэг 4-өөс 10 дугаар хороо, за тэгээ 24, 25, 26 дугаар хороонуудыг авч үйлчилдэг. Хэрвээ энэнд багтахгүй байгаа бол
харьяа төрхтөл үйлчлүүлэндээ. За хяналтын эмч Курантил гэдэг юм бичиж өгсөн. Өдөрт 3-аар ургийн ихсийн цусан хангам сайжруулна гэсэн өөр юмээр орлуулж ууж болдгоо. Төмрийн бэлтгэл уугаар ходоод өгдөөд ууж чадахгүй байна гэхэд бичиж өгсөн гэсэн байна. За тэгэхээр төмрийн бэлтгэмийг хэрэглэх за тэр Курантил гэдэг ийм хэрэглэх хоёр энэ хоёр юм бол шал хоёр өөр үйлчлэлтэй юм л дээ. Төмрийн бэлтгэл гэдэг бол одоо жирэмсэн үедээ төрсний дараах үед цус баталтаас өрсөлдөн сэргийлж байгаа. Төмөр дутлын цус баталт гэдгээс өрсөлдөн сэргийлж байгаа. За тэгэхээр одоо манайд байгаа энэ төмрийн бэлтгэлүүд нөгөө хотоод нь чингэхтэй жоохон муу хотоодны салстыг цочроод байдаг учраас хотоод өвдүүлэх хандлагатай байдаг. За тэгэхээр энийг төмрийнхаа бэлтгэлийг уучаад араас нь шингэн нэлээд их ууж авах хэрэгтэй. Тэгэх юм бол шингэлт нь бас сайжирдаг тал байдаг. За тэр Курантил гэдэг юм болохоор зэрэг ихсийн цусан хангамжийг сайжруулдаг. За Курантилтэй төсдөө бас өөр юмнууд байгаа л да. Тэрнтаал гэх мэтээр ихсийн цусан хангамжийг сайжруулдаг юмнууд бол байгаа. Тэгэхээр төмрийн бэлтгэл Курантил хоёр бол хоёр өөр үйлчлэгээтэй, хоёр өөр зорилгоор өгж байгаа юм учраас нэг нь авлагдахгүй. Дараагийн асуулт нь хавангүй нүд солонгороод аюулгүй орчмоор өвдсөн даралт ихсэж багасаад байгаа энэ хожуу хордлого мөн үү 35-7 хоногт гэсэн байна. За энэ нүдэнд нь тэгж юм харагдаад ингээд байгаа аюулгүй орчим өвдөд байгаа л хамгийн түрүүнд даралтаа үзүүлээ. Одоо миний түрүүний хэлдэг энэ хүндэрдэг ихчүүдэд тийм завир хэлдэг байхгүй гэж чи яагаад ингээд үзүүлсэнгүй вэ? Чанд юу н ямар завир илрээд исэн бэ гэхээр зэрэг миний толгой өвдөөл исэн гэж хэлдэг. За тэгээд толгой өвдөх гэдэг имийг жирэмсэн үед толгой өвдөх саяын чиний хэлсэн тэр аюулгүй дээр өвдөх завир илэрч байгаа бол хамгийн түрүүнд цусныхаа даралтыг үзүүл. Цусны даралт ихсэн шалтгаантай толгойн өвдөлт байх юм бол бид нар толгойн өвдөлт намдах хэдэн ч юм уу толгой чинь намдахгүй. Яг толгой өвдүүлээд байгаа шалтгаан чинь даралт чинь хэлбэлзэл даралтын ихсэлт байгаа учраас бушуухан эмчид үзүүлээд даралтаа хэмжүүлээд хэрвээ саяын миний хэлсэн 140-100 гэдэг даралтаас дээш байх юм бол одоо эмнэлэг твтүүлж эмчлэх ёстой. За эмч бөөрөнд канафрон эм бичиж өгсөн уухаар гидс базж байгаа юм шиг болоод их шээхийн тэгдэг юм болов уу гэсэн байна. За канифрон гэдэг имийг сүүлийн үед бас эмчнэр их бичиж байгаа. Канифрон гэдэг имийн хамгийн гол үйлчилгээ нь тэр одоо бөөрийг өрсөлдөд байгаа нянгийн эсрэг үйлчилгээ бол багтаа гол нь бөөрийн цусан хангамжийг сайжруулдаг. Тэгэхээр бөөрийн цусан хангамж сайжирна гэхээр зэрэг одоо их шээсний гарцыг нэмэгдүүлэх ийм одоо үйлчилгээ байж болдог. За 34-өөс 35-7 хоногт баг зэрэг хавантай шээсээр нэмэх 30 уураг алдалтай энэ үед яах вэ? За энэ бол нөгөө миний саяхан хийсэн яг сэдвтэй холбоотой байна л да. Баг зэргийн хавантай шээсээр 2 нэмэх уурагтай гэдэг бол одоо яг жирэмсний хожуу хордлогын хөнгөн хэлбэр нь эхэлсэн байна гэсэн үг. За тэгэхээр тэр жирэмсний хожуу хордлогын хөнгөн хэлбэр нь хүнд хэлбэрлүүгээ шилжихдээ маш хурдан шилжчихдэг гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр энийг эмчийн хяналтын дор эмчилнэ заавал өрхөхийн эмчид үзвэл эсвэл одоо их байхны мэрэгжлийн эмчид үзвэл за тэгээд хөнгөн хэлбэр гэж байгаа тохиолдолд заавал эмнэлэг твтэж эмчлүүлэх шаардлага байхгүй эмчээрээ ингээд эмчилгээ тэгээд одоо ямар хяналт өөртөө хийх үү тийм ээ тэрийгэ заалгаад гэрээрээ эмчилж болно харин одоо түрүүний одоо би ч түрүүн хэлсэн сая түрүүний ч бас хүн асуулаа тийм өөрт нь зөөр илрээд байх юм бол бушуухан эмнэлэгт хандаарай гэж зөвлөе жирэмсний хожуу хордлогын хөнгөн хэлбэр 37 мэдээлэл хүрсэн байх юм бол одоо төрүүлэх арга хэмжээ авдаг. 37 мэдээлэл арай хүрээгүй 34 35 7 хоногтой байгаа бол одоо харьяа эмчтэй үзүүлээд эмчилгээ тэгээд зөвлөмж авах шаардлагатай шүү. За хариулт авсан баха. За сайн байна уу? Та жирэмсэн 7 настай байнга гэдэс дүрээд байх юм а зөвлөгөө өгөөч гэсэн байна. 7 сартай жирэмсэн. Жирэмсний 7 сартай. Тий. Тэгээд эдсэн байнга дүүрээд байх юм а гэсэн. За жирэмсний үед бас гэдэс дүүрэх шалтгаан
олон янзын шалтгаан байдаг л да. Яг жирэмснээсээ болоод гидс дүүрэмж гэж байхгүй л тий. Харьцангуй 7 сартай гэдэг бол тэр гидсэн тэр дарагдал харьцангуй бага байх хэвээр. За тэгэхээр зэрэг урд нь жирэмсэн биш ахтай гидсэн дүүрдэг ээж магадгүй. За янз бүрийн одоо өрөвсөлт өвчнүүд ялангуяа элэг энэ төр ахыг өрөвсөлттэй холбоос гидс дүүрээд ээж магадгүй тийм ээ. Тийм учраас өтгөн хатдаг юм болов яадаг юм бол да тийм ээ. Тэгэхээр зэрэг би бас ганцхан гидс дүүрээд байна гэдгээр бас зөвлөгөө өгөх жаахан хэцүү л дээ. За тийм учраас бас одоо өөрт нь өөр мэдхгүй архаг өвчин байх үү те. Тэгээд тэрийгээ бас үзүүлээ шинжилгээ өгсөн дээр хаа гэж зөвлөе. За унаа яхаа байдгүй гэсэн байна. Юуны яхаа? Умаан яхаа гэдэг чинь юу вэ? За ер нь эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээ эмэгтэйчүүдээ яхаа харахад юм бол тэр умаа, өндөвч, одоо дайвар тэрийг бүгдийг л харж штэ. За одоо 34 7 хоногтой хүүгээ нэг ороосон байна гэсэн яах вэ гэсэн байна. За хүүн хүзүүгээ нэг удаа ороосон гэдэг бол тийм айхтар их яана энийг гэсэн нэг санаа зовоод байх юм харцангуй гайгүй дээ. Нэг удаа ороосон байхад. За амьсгаадаад байна. Юунаас болох вэ? Хавангуй үедээ бас цуснд лейкоцит 10-аас 12 болж өсөд байх юм. Энэ тухай зөвлөгөө өгч гисэн байна. За цусны цагаан эсийн тоо буюу лейкоцит гэдэг юм 10-аас 12 гэдэг бол жирэмсэн үед байх ёстой үзүүлэлт. Тэгээ жирэмсэн үеийн хэвийн дээд хэмжээнд байна гэсэн. А үүнээс хэтэрх юм бол одоо аль нэг одоо эрхтний өрөвсөл гэж үзнэ л дээ. Тэгэхээр аль эрхтэн бөөрнийх байгаа мó эсвэл хоолой нөвдөд байгаа мó тийм ээ гэх мэтчлэн аль нэг эрхтний өрөвсөл байгаа учраас энийг одоо нарийн мэрэгжлийн эмчид үзүүлэх юм уу эсвэл шинжилгээгээ давтан өгч болох юм. За миний асуултыг дээшээ гүйлгээд хариулаад өгөөч гэсэн байна. За бисээ дээшээ гүйлгэж харлаа. Асуулт ирээгүй байна. Дахиад асуултаа явуулаарай. За дутуу төрөх гээд очиход хэвдүүлчээд гэрийнхнийг маань явсны дараа цаг болгоод буцаага тариад өгсөн буцаадтай шүртэй өвлөн гарсан гинэ. Мандад байсан. За 6 сартаа жирэмсэн юм аа. Баруун гар маш хүчтэй. Дааш дийлгүй болтлоо өвдөх юм аа. Юуных бол гэсэн байна. За баруун гар тэгж хүчтэй өвдөнө гэдэг бол ямар ч байсан цөсөө үзүүлэх хэрэгтэй. Цөс одоо хурц өрөвсөж байгаа үед баруун талын гар өвддөг. За зүүн талын гар бол бас зүрх өвдөж магадгүй гэж үзүүлэх хэрэгтэй. Тэгэхээр баруун талын гар бол цөсөө нэг үзүүлэх хэрэгтэй. За эсвэл мэдрэлийн гаралтай бас өвдөлт байж болох юм л да. За тэгэхээр зэрэг тэрийг оншиг тодорхойлохын тулд ямар ч байсан дотрын эмч мэдрэлийн эмчийн зөвлөгөө авах нь зүйтэй. За эмчтэй баярлалаа. 35-аас 36 7 хоногтой хаяа биений юм илт ирж байгаа юм шиг хэвлий эвгүүргээд болоод байгаа өдөрт 2-оос 3 удаа тэгж байгаа харьяалаараа ихнэлхээс кейсер хагалгаагаар төрн хизээ төрөх эмнэлэг рүү очиж үзүүлэх вэ гэсэн байна. 35-аас 36 7 хоногтой хаяа биений юм ирж байгаа юм шиг хэвлийгээр жоох эвгүй болоод идэг гэсэн байна. Энэ өдөрт 2-оос 3 удаа гэсэн. За ерөнхийдөө бол умаагаар нь жоохон хатуураад байгаа юм байна л да. Тэгээ өдөрт нэг 2-оос 3 удаа бол тэрнээс их биш бол яг нэг тиймэрхүү байж болно. Энэ бол ялангуяа одоо хөдөлгөөн хийсний дараа юм уу тийм ээ. Одоо биений нэг ачаалттай ч юм уу, багахан ачаалттай ч юм уу ажил хийсний дараа нэг 2-оос 3 удаа өдөртөө умаагаар нь хатуурч болно. Тэгээд кейсер хагалгаагаар төрнө гэх юм бол хамгийн тохиромжтой хугацаа нь 38-39 7 хоногтой төрнө. За тэгээд одоо мегмар гарагт манай төвийн нөхөн өрчмөн зөвлөх поликлиник гэж байгаа. За тэрэн дээр ирээд хөтөч совилогч дээр очиад тэгээд одоо кейсер хагалгаагаар төлөвлөгөөт байдлаар төрөхөд төлөвлөгөө хийдэг. Тэгэхээр тэр төлөвлөгөө хийж байгаа эмчтэй ингээд уулзаад тэгээд хаалганы төлөвлөгөөнд ордог юм да. За энд нэг асуулт ирсэн байна. Би жирэмсний хяналтанд 9 сард 7 нэдэлтэй байхад орсон юм аа гэж байна. За тэгэхэд тэмбүүгийн шинжилгээнд хамрагдаад сөрөг гарсан. За сая 2 сарын 20-нд 28 нэдэлтэй дахиж үзүүлэхэд тэмбүү сөрөг гарсан. Гэтэл манай нөхөр 10 сард Happy Veritas дээр шинжилгээ өгөөд
шинжилгээний эерэг гарсан юм байна. За бид хоёр хамтдаа байгаа 4 жил болсон. За энэ хугацаанд бэлгийн хязгаанд хамгаалтгүй ордог байсан. Яагаад надад тэмбүү сүргээд нөхөрт маань эерэг гарсан юм болоо. Өнөөдөр тэмбүүгийн шинжилгээ өгсөн маргааш харин гарнаа. Энэ талаар зөвлөгөө өгч гисэн байна. Тэгж нэг нь одоо эерэг, нэг нь сүрэг гэж гарддаг юм болоо гэж асуусан байна. Хүүхэд маань бас яах вэ? Хэрвээ ээжт нь сөрөг гараад байгаа бол тэмбүүг л гэсэн үг шүү дээ. Гэхдээ тэмбүү яг одоо тэмбүүгээр өвдсөн бол одоо насан туршид нь ингээд эерэг гардаг шинжилгээний үзүүлэлт байдаг. Хоёр үзүүлэлт үздэг юм л да. Тэгээ нэг нь бол хэрвээ тэрний халдвар авсан бол насан туршдаа л эерэг гардаг. Яг тэмбүү хурцдсан байна уу? Одоо яг сэдвэрлэлийн үедээ байна уу гэдгийг бас нэг үзүүлэлтээр үздэг л дээ. Тэгээд тэр нь сөрөг байх юм бол урагт тарьцсангүй гайгүй. Тэгээ хэрвээ ер нь өөрт нь одоо эерэг гараад эмчилгээ хийцэн бол урагт нэг нөлөөлөхгүй. Хэрвээ эмчилгээ хийлгээгүй бол урагт нөлөөтэй. Урагт одоо хаалдаж төрөлхийн тэмбүүтэй өнгөд гардаг шүү дээ. За даралт 130-83 зүгээр үү гэсэн байна. За даралт нэг 130 хүртэл ихсэж болно. Гэхдээ өөрт нь зөөр илэрж гэнэ үү гэдгээс анзаараарай. Төрөний эснөө толгой өвдөг, шилэн үзүү өшөөд байгаа ч юм шиг нүд бүрлзээд байгаа мó аюулхай хотоод орчмын өвдөд гэнэ үү гэдэг. Энэ болгон бол нөгөө даралт ихсэлтийн шинжүүд аахгүй юу. Тэгэхээр энэ шинж тэмдэг өөр чинь илэрж гэнэ үү? Нойрондоо ямар байна? Одоо шөндөө сайн унтаж амарч ивэл чинь жирэмсэн их дор хаяж өдөрт 10 цагаас доошгүй хугацаагаар унтах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр тэр хугацаанд тэр хэмжээгээр унтаж чадж гэнэ үгүй юу тийм ээ? Тэрийгээ сайн хянж авах хэрэгтэй. Гэхдээ 130-83 гэдэг бол бас анхаарч явах даралт шүү. Бас ингэж ихсэх ёсгүй. За хоёр умаатай хүн төрөхөд хүндрэл байдаг уу гэсэн байна. За миний нэг жирэмсний хожоо хордлогын юунаас шал өөр асуултууд асуугаад байна л та тийм. Тэгэхээр хоёр умаатай хүн болвол байж байдаг, нийтлийнхаа умаад бол жирэмсэлдэг. Жирэмсэлсэн байдаг. Тэгэхээр ер нь бол ийм усуд төрдгөө зүгээр л төрчдөг. Тэрийг урд нь онцлуулсан байгаад за аль талынхаа умаа жирэмсэн байна. За тэгээд тэр хүүхдний хэвэн өсөж гэнэ үү, эрүүл бойжж гэнэ үү гэдэг эрүүл байгаа тохиолдолд бол тэгээд зүгээр л төрчих. За ураг өсөлтгүй болох шалтгаан нь юу юм болоо гэсэн байна. За ураг өсөлтгүй болох маш олон шалтгаан байгаамаа. Тэгээд тэр нэг шалтгаан миний жирэмсний хожоо хордлон хүнд хэлбэр гэж хэлээд байгаа юм л да. Тэгээ энэ бол нөгөө янз бүрийн халдварт өвчнүүд байна. Эсвэл нөгөө өөрт нь байсан ахыг өвчин сэтэрсэн үед байж болно гэх мэтчлэнгээр за урд нь одоо умаадаа олон ажиллабар хийгдсэн одоо олон үр хөвлүүлсэн ч гэдэг юм уу, олон удаа зулдурсан ч гэдэг юм уу, хэд хэдэн удаа кесар хагалгаагаар төрсөн ч гэдэг юм уу тийм ээ. За тэгээд тухайн их одоо ахыг суур эмгэгтэй болж нийлэгний эмгэг байж болно, цусны эмгэг, зүрхний эмгэг гэх мэтчлэнгээр ийм суур эмгэгтэй ийм ихчүүдэд ийм хүндрэл хөвчлэн тохиолдод байдаг. Ер нь бол нөө эмчнэр маань ярьдаг чинь жирэмслэгээр хэрвээ төлөвлөсөн бол эхлээд нөө эмчтэй үзүүлээ. Тэгээд эрүүл байж жирэмслээ. Тэгээд ганцхан энэ дээр бас жирэмсэн ихээс гадна гэр бүл нөхөр бас маш чухалтай тийм. Тэгээд түрүүний асуусан нөхөр нь ингээд ийм байгаад байх юм бол өөрөө би ийм байна гэдгээр энэ хүн шинжилгээ одоо давтаж өгөх шаардлагатай юм байна л да. За нэг жилийн өмнө кейсвэрээр төрсөн одоо 32 7 хоногтой хотод харьяалалтаа хөдөө явж байгаамаа арцгаар өвдөд болдгоо зөвлөгөө өгч гисэн байна. Арцгаар гэдэг нь жоохон хэцүү л үг байл да. Арцгийн яс өвдөд байгаа мó тий? Эсвэл гидсэн баслаад байгаа мó, умаагаар хатуураад байгаа мó гэдэг нь тэгээ 32 7 хоногтой дотор бол арцгаар нэг өвдөг шинж гарахгүй л тий? 37 хоног юм уу тий? За тэгэхээр ер нь бол 37 гэдэг чинь төрөх хугацаа төгссөн л байна шүү дээ. Тэгэхээр зэрэг ер нь тэгээ манай эмэгтэйчүүд энэ дээр ахад нэг зөвлөгөө өгөхөд ер нь төрөх төгссөн үедээ одоо нэг хол газар явах. Жирэмсэн эмэгтэй өөрөө одоо машин жолоодоод явах энэ төр иймэрхүү юмыг бол
хийхгүй байсан дээр гэдэг байхгүй юу. Тийм. Тэгэхээр энэ миний нөгөө түрүүний ярьсан жирэмсний хажуу хордлого гэдэг юм дээр энээс сэргийлэхэд тийм ээ. Энэ бол өрсөлдөн сэргийлэх юм гээд нэгдүгээр, хоёрдугаар болохоор зэрэг энэ дээр жирэмсэн их бүр заавал өртөн гэсэн юм бол байхгүй. За тэгэхээр энэ ийм одоо хүндрэл төрөхгүй тулд яах ёстой бэ гэхээр жирэмсийг өөрөө анхаарах ёстой, гэр бүл анхаарах ёстой, найз нөхөд нь хамт олон ингээ бүгдээрээ анхаарах ёстой. Тэгээ энийг бол олон нийтэд ингээ хүн болгоно нэлзах гэдэг байгаа юм биш л дээ. Тэгэхээр энэ жирэмсний хажуу хордлогын хүн хэлбэр гэдэг нь юу гэхээр зэрэг олон эрдэмтдийн нотлохоон сурсан судалгаанаас юу гэж одоо дүгнэлт гаргасан бэ гэхээр энэ нийгмийн эдийн засгийн хүчин зүйлтэй холбоотой байна. Жирэмсэн эхчүүдийн хоол тэжээлийн асуудалтай холбоотой байна. За жирэмсэн эхчүүдийн суурь эмгэгтэй холбоотой байна. Гэх мэтчлэнгээр одоо олон зүйлүүдтэй холбоотой байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр олон талын хүмүүс анхаарахгүй бол болохгүй байна л гэсэн. Тэгэхээр 37 хоногтой байж аж хөдөө орон нутгийг тийм холын замд явж хэрэггүй гэж зөвлөмөр ах юм. За 7 сартаа жирэмсэн юм аа өндөгний яс руу өвдөд байх нь юутай холбоотой вэ гэсэн юм. Жирэмсэн үед нөө даавар гормоны өөрчлөлтөөс болоод умдаг ясны үе сунах ийм одоо юу эмгэг бас байдгийг. За тэгэхээр зэрэг тэр нь босод суухад аягүй төвөгтэй, орондоо ирэхэд бас нэлээд их төвөгтэй гих мэтчлэнгээр ийм эмгэг байдаг. За тэгээд их өвдөд байх юм бол энд одоо нэг жирэмсэн ургаа хамгаалж агаад эрентгийн зураг тий. За яг нэг жоохон антибиотик эмчилгээ ч юм уу эсвэл нэг эмийн бус эмчилгээ ч юм уу ийм юм хийх юм бол бас өвдөлт багасж болно. Одоо 38-7 хоногтой зүүн талын гар маш их бандаа. За бас жирэмсний хожуу үед хэвийн үеийн даралттай хэд байх ёстой гэж асуусан. Жирэмсний одоо хожуу үед артерийн даралт чинь цусны даралт чинь ер нь 120-80-аас сэтрэхгүй байх ёстой. Тий. Түрүүн би бас хэлсэн тийм угаасаа бага даралттай одоо 90-60-80-50 гэдэг даралттай байжгаад даралт 120 энэ төр байх юм бол ерөөсөө зөвөргөл байх хэрэгтэй их даралт нь идчихсэн тийм ээ. Зөвөр байхгүй бол харьцангуй гайгүй байгаад байгаа бол энэ аюултай шинжтэй байхгүй. Тэгэхээр 120-80. За яг нэг жирэмсний хугацаа төрөх хугацаа төхөд ирэх үед нэг 130-80 тэгтээ зөвөргүй байх хэрэгтэй. За ихэс совхроод умаан дор байралтай байна гэсэн хийсвэрээр төрнө гэх юм аа. Энэ нь өөрөөрөө төрөх боломжгүй юу? Одоо 27 хоногт гэсэн. Их стар байралтай гэсэн юм байна тий. Ихэс совхроод умаан одоо шүү дээ. Тэгэхээр тэрийг хүлээгээл байгаад байна гэж байхгүй. Жирэмсний ямар ч хугацаанд их савхгураад цус алдсан бол тэгээд жирэмсэн шийдгээс арга байхгүй. Ихсэн дор байдал гэдэг юм бол байдаг. Умаа хүзүүгээ таглаач ч юм уу эсвэл хагас таглаач ч юм уу эсвэл одоо умаа хүзүүндээ тулаач ч юм уу ингээд дор байрлалцсан ихс бол байдаг. Тэр хамгийн гол нь цус алдах аюултай байдаг. Тэгээд цус алдах юм бол жирэмснийг яалтаа шийдгээс арга байхгүй. За 17 хоногтой ховхолтой гэд хөвдөж байгаа юм уу? За бас тооностой гэсэн юм аа. Доош хаяа цус хараад байна. Яавал дээр вэ гэсэн байна. За 17 хоногтой тэгээд их савхруу доош цус гараад байгаа юм байна л да тий. Тэгээд энэ дээр бол умаан тонусыг бууруулах эмчилгээ хийх ёстой, хэвтрийн дэглэм сахих ёстой, янз бүрийн стресс автахгүй байх ёстой. Тэгээ яг хэвтрийн дэглэм баримтлаад ингээд жоохон эмчилгээ хийгээд тайван байгаад ингэх юм бол тэр жоохон гайгүй болчих тал байдаг. Гайгүй болоод жирэмснээ гүйцэтгэж бас боломж байдаг. За 7 сартаа жирэмсэн цээж маш их хорсох юм аа. Юу хэмжээ зүгээр бол. За ерөндөө жирэмсэн үед гэж байдаг. Тэгээд тийм суурин дээр жирэмсэн болохоор зэрэг угаасаа жирэмсний үед хотоодны шүүрэл нь ихсчдэг. Тэгээд нэг чээж гашаа оргоод гашуунаар ингээд агуулад ах ийм талууд бол байдаг. Тэгэхээр зэрэг тэр хүчилгээг сааруулдаг юмнууд байгаа. Тэрийг хэрэглэх. За хариулт авсан бахаа гэж бодож байна. За хожуу хордлого нь хоол идэх дуршил байхгүй байх нь мөн үү гэсэн байна.
За жирэмсний тэр 5 сараас хойш хугацаанд хоолнд дургүй байгаа байна гэдэг нь бол хожуу хордлогын шинж биш. Зүгээр тэрний даралт нь ихсээд эсвэл их хавагнаад тэгээд тэрнийхээ сорин дээр хоолны дургүй болчих болно. Түүнээс зөвхөн ганцхан хоолны дургүй болно гэдэг нь бол жирэмсний хожуу хордлогын шинж биш. Өөр шалтгаан байгаа. За тэгэхээр нарийн мэргэжлийн эмчт үзүүлэх юм байна тийм ээ. За танад эмчтэй үзүүлээд шинжилгээ өгсөн юм аа. Тэгээ эстрадиол 5 гэсэн хариу гарсан. Энэ ямар гэсэн үг вэ? Зөвлөгөө өгч гисэн байна. За тэр гормоны шинжилгээг одоо би яг үндэ сайн мэдэхгүй байна. Гормоныг бол бас одоо дотоод хурлын эмэгтэйчүүдийн дотоод хурлын энэ чинь бол ятар нарийн одоо юм байдаг юм л доо. Тэгэхээр одоо энийг би сайн мэдэхгүй байна. Тэгээ яг шинжилгээгээ бариад эмчээсээ зөвлөгөө аваа. За илэгний С вирустэй идэвхжил нь 2 сая байна гэсэн. Одоо 2 сар гарантай энэ нь урагт болон төрөлтөнд нөлөөлөх үгсэн байна. За энэ бол урагт төрөлтөнд нөлөөлнө шүү. Ер нь 2 сая гэдэг бол нэлээд их байна. За тэгээд энэ илэгний эмчийн хяналтанд маш сайн явах хэрэгтэй. За тэгээд шинжилгээ илэгний одоо тэр вирусын идэвхжил, илэгний үйл ажиллагааны идэвхжил байна уугүй гэдгийг одоо маш сайн шинжилүүлж явах хэрэгтэй. Тогтмол нэг удаа шинжилгээ өгөөд юу яачиж болохгүй. Санаа амарч болохгүй. Хэрвээ илэгний С вирусын идэвхжилтэй илэгний шинжилгээний үзүүлэлтүүд одоо идэвхжилтэй гараад байх юм бол илэгний эмчийн хяналт их барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд байнга сайн тогтмол үзүүлээрэй. Хэрвээ 2 саятай байгаад урд нь эмчилгээ хийлгэж чадаагүй байх юм бол жирэмсэн үедээ төрөх үедээ төрсний дараа ч бас хүндрэл гарах эрсдэл их дагуулна шүү. Тэгэхээр энийг маш сайн хянаж эмчлүүлээрэй. Тэгээ манай эмэгтэйчүүдийн бас нэг тал нь юм байдаг байхгүй юу? Одоо энэ жирэмсний хожуу орлого хүнд хэлбэрч бай, энэ илэгний одоо вирустэй ч бай, буурны өвчтэй ч бай, зүрхний өвчтэй энэ төр жирэмсэн эхчүүд яг тэр эхчүүд нөгөө хүүхдээ тэг сонирхол маш их байгаа шүү дээ мэдээж яриг тийм ээ хүүхдээ гүйцэд тэгээд гарч маш их сонирхолтой байгаад байдаг. За тэгэхээр яа гэхээр эмнэлэгт одоо ингээ очиод үзүүлэхээр зэрэг эмч тийм шинжилгээ хий, эмчилгээ хийгээд ингээ зөвлөгөө өгдөг. Тэгэхээр зэрэг тэрийн дагахгүй тэгээд баг эмчээс цутагаа явуулдаг байхгүй. Тэгээд бүр маш хүндэрсэн хойноо ирдэг. Тэгэхээр маш их хүндэрсэн хойноо ирэхээр тухайлх юм бол одоо миний яриад байгаа жирэмсний хожуу орлогын хүнд хэлбэрийн үед бид нар тодорхой цаг хугацаанд эмчилгээ хийгээд үр дүнгээ бол ерөөсө төрүүлэх арга хэмжээ аавна. Энэ нь их болоод ургийн амь насанд аюултай авчраас л тэгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр илэгний эмгэгч гэсэн мөн адилхан тэр сэтрэлтийн дарах эмчилгээ хийн. Тэр дарах эмчилгээнд үр дүн өгсөн бол аль болох жирэмсний гүйцээгээд л тэлгэх бодно. Хэрвээ одоо вирусны идэвхжilтэй байгаа тэр нь одоо эмчилгээнд дарагдахгүй байгаа бол бас л төрүүлэх арга хэмжээнд хүрсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ байдал жирэмсэн эхчүүд түүний гэр бүл маш хариуцлагатай, ухамсартай хандах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр зэрэг нарийн мэргэжлийн эмчийн л одоо хэлсэн үг заавраар явах хэрэгтэй. Тэгэхээр энийг бас манай жирэмсэн эхчүүд маш сайн ухамсарлах ёстой шүү. Тэгэхээр ямар ч одоо мэргэжлийн эмч одоо чи болохгүйгээ түүний хүүхдэд дутуу гаргуулах гадаах ямар ч сонирхол байхгүй шүү дээ. Яаж энэ ихийг одоо энэ өвчнийг нь жоохон эмчлээд энэ өвчнийг сэтрэлгүй байлгаад жирэмсний гүйц тэлгэх вэ гэдэг тал дээр л хамгийн түрүүнд боддгийг. Тэгээд яалтчгүй одоо эхийн амь наснд одоо аюул учирж гэн, ургийн амь наснд нь аюул учирж гэн гэд ингэж байгаа тохиолдолд за одоо чамайг дутуу төрүүлэхээс аргагүй л гэдэг ийм одоо шийдвэрт хүрдэг байхгүй. Тэгэхээр ийм шийдвэрт хүрэхгүй тулд яах ёстой бэ гэхээр зэрэг одоо 80-90% жирэмсэн их түүний гэр бүл өөрсдөөс нь л хамаарч байгаа. Тэгэхээр энийг маш сайн ухамсарлаж ойлгох ёстой. Тэгэхээр ийм одоо өвчтөө ийм хүндрэх эрсдэлтэй ийм болсоо зарим нь бүр эмнэлгээс зутаагаад лам бөө гэж явцдаг байхгүй юу. Тэгэхээр ийм байдалд бол ерөөсөө хүрч болохгүй шүү гэдэг бас жирэмсэн эхчүүд бүр зориуд одоо гаргаж хэлмээрээ. За одоо 35-36 7 хоногтой за жирэмсний хожуу үеийн хордлого бол одоо энэ нэвтрүүлгийн үзээд бол одоо өөрт нь илрээгүй юм шиг байна. Тэгэхээр хэрхэн одоо үргэлжлэн сэргийлэх вэ? Тийм юм байна. За зүйтэй.
маш сайн асуулт байна. Тэгэхээр энэ юуг үзээд бас сайн амлалт авсан байна гэж би бас бодож байна. Тэгэхээр маш зүйтэй 35 36 7 хоногтой яаж энэ сэргийлэх вэ гэж тийм ээ. Тэгэхээр би хүн жирэмсэн болгон энд өртөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр зэрэг энд одоо яаж сэргийлэх вэ гэхээр зэрэг ажил амралтаа сайн зохицуул, ачааллаа одоо сайн шүн унтаж сайн амарчээ, шингэн юм хангалттай уужээ. За тэгээд бүр одоо юу хэрэгсээ хитэрсэн тийм ачаалтай ажил хийж болтгоо. Тэгэхээр одоо ингээд хүндрээд ирсэн энэ ихчүүдээс бид нар асуумж аваад үзээд байхаар зэрэг яадаг юм бэ гэхээр оюутнууд их хүндэрдэг. Яагаад тэгэхээр зэрэг шалгалтаа өгөх гэсэн юм аа. Одоо энэ курсыг төгсөх гэсэн. Одоо би сургуулаа төгсгээд байгаа юм чи ингээд өдөр шөнөгүй суугаад хичээл амшаал ингээд ажилтдаг тийм юм. За энэ нэгтлэн бодогч тоогооч энэ хүмүүс бас их байдаг. Яагаад тэгэхээр зэрэг тийм тоогооч гэдэг чинь нэг халуун газар аваад идэг тийм тэр уур амьсгал байна. За нэгтлэн бодогч нар бас тийдэг байхгүй юу? Яруу нэгтлэнгууд энэ төр. Гэхдээ би энэ нөгөө жирэмснийхээ амралтыг авахаас өмнө энийг тайлан тооцоогоо өгөхөд өдөр шөнөгүй сууц юм аа гэх. Тэгэхээр зэрэг жирэмсэн хүн тэр ажлын ачаалал тэрийг зохицуулах гэдэг нь маш чухал гэдэг байхгүй. Тэгэхээр ерөөсөө ажил амралтаа сайн зохицуул, миний хийж байгаа саяын шинж тэмдэг байна уу гэдгээ сайн анхаар зүрх тэгээд 35 36 7 хоног хүрсэн болвол за жирэмсний хажуу орлогыг хөнгөн хэлбэр илэрч магадгүй. Тэгвэл энэ бол ураг амьдрах чадвартай бүрэн болсон учраас энд нэг ахтар санаа зовхойж болно. За 11-ээс 13 7 хоногтой ЭНТ харуулдаг тэр талаар тайлбар өгөөч хэмжээ гэсэн байна. За ЭНТ хэмжүүлчихэд 2 л тест өгдөг юм уу? 2 л тестээ өгчөөд ЭНТ шалгуулдаг юм уу гэсэн байна. За энэ одоо яа миний мэрэгчлэлтэй холбоотой биш асуултад ирээд байна л да. Тэгээ одоо яах вэ? Ингээ энд ажилтдаг эмчээ үед одоо би бол яг нэг их харахын нарийн мэрэгжлийн эмч биш. Яг эрчимт эмчилгээ сэхэн амьдралд мдэггүй зүйлийг хийдэг эмчилтэй. Зөвхөн яг энд одоо олон жил ажилласныхаа хувьд энэ хүнд эмчийнхаа хувьд зөвлөгөө өгöd ЭНТ гэдэг нь болохоор зэрэг ургийн гачиг илрүүлдэг шинжилгээ юм байлээ. Яхаагаар хардаг. За тэгээд хамгийн одоо тохиромжтой хугацаанд дээр 13 7 хоногт дээр хардаг. Хэрвээ энэ с ิจ гтэй байх юм бол тийм ээ ургийн одоо гачиг байж магадгүй гэдэг 2 л тест 3 л тест гэдэг нь өгдөг. За 38 мэдээлэлтэй ундагны ус ард цэгний яс гуйны артал өвдөд алхаж явах хэвдэх босох суугаад их зовёртой байгаад байна. Энэ чигээрээ байсаар байгаа төрөх үед ямар нэг байдлаар нөлөөлөх үү гэсэн байна. За одоо бүр маш их өвдөд байгаа бол түрүүний миний хэлснээр нөр эрентгийн зураг авдаг тийм ээ эмчид үзүүлдэг. Тэгэхээр энэ ундаг ясны тэр өрөвсөл сунал одоо үн сунцдаг байхгүй нөгөө хүүхэд тэгээд хүүхэд ингээд доошлоод ирэхээр ялангуяа жирэмсний нөгөө төгсгөлийн саруудад болохоор энэ зовирд их гардаг. Тэр гуйны ард тал руу энэ төр өвдөд гэдэг нь болохоор зэрэг нөгөө юу жирэмсний хугацаа гүйцэд төрөгт өгөх үед нөгөө багаарцгийн хүндийн венийн судснууд их дарагддаг байхгүй тий. Венийн судснууд дарагдаад бүдүүрээд цусан хангамжинд зогсон байдалд ороод ирэхээр зэрэг чинэрч өвдөд идэг. Тэгэхээр энэ төржиж зүгээр байггүй болно. За бит хоёр одоо бараг 50 минут ярилцсан байна. Тэгэхээр энэ хүрээд одоо энэ шууд бичлэгээ өндөрлөё. Тэгээд урилгыг хүлээж авч оролцож одоо үнэтэй зөвлөгөө мэдээллийг жирэмсэн болон жирэмслэхээр одоо төлөвлөж байгаа эмэгтэйчүүд хүргэсэн амар хандах хэмжтэй маш их баярлалаа. За баярлалаа.